Улаан пансан тэрлэг. Охиндоо нэг сайхан тэрлэг хийж өгье байз. Алтан масгаад сургуульд явж байгаа хүн сайхан Монгол дээлтэй явуулгүй яах вэ? Муу аав нь байсан бол яас их баярлах байсан бол. Дээлэр яах юм бэ ээж? Торго моргоч олдохгүй. Тэгээд ч хичээлдээ юугаа өмсвэ гэж байхад юун дээлвэ ээж минь. Оромбо зүхтээ дээл өмсдөг юм байл шүү дээ. Чи минь дээ. Хаач байсан ромб зүг. Охин чинь дөнгөж 1-р курст явж байгаа шүү дээ. Их дэлгүүрийн өндөр үнэтэд дугуй хээтэй сайхан ухаан улаан хятад торго байна лээ. 400 байхад л миний охинд тэрлэгний торго авч хүрчихнэ. Миний охин ч нуруулаг сайхан охин шүү. Юу? 400. Тэгээд та дээр нь хийх хүндээ баахан мөнгө өгнө. Ээжээ, эмжээрийн хоргоо дотор авна гэд баг 6-700 болно штэ. Тэгснээс охин тэр мөнгөөр чинь захаас ганц джинс авч өмсөж явмаар байна штэ. Эхийн санаа үрд. Үрийн санаа ууландаа гэж. Би дээврийн хонглын мууруундөө бодол давтан суухдаа 6 жилийн өмнө ээжтэйгээ гал тогооных өрөөнд суучгаад ингэж ярьж байснаа нэхэн санаж өөртөө гомдож гимшхийн хажуугаар илх зүрх минь эмтрэн гуниг тавтаж байлаа. 2 жилийн өмнө ээж дүүнэр их орон илгэн садна гэх хамаг ухаан бодлоо умартаж ганцхан зүрх сэтгэлдээ захирагдан хайртай залуугаа дагаад Москвагийн онгоцноос бууж байхад 7 дугаар сарын ногоон ромхот газрын диваажингийн дүрээр угтаж билээ. Харин өнөөдөр би энэ харь газрын диваажингийнхаа нэгэн бүглүү мухарт цагаачд хөлхөлдсөн ядуусын хорооллын хамгийн доод зиндаанд орчихсон. Мансарт гих дээврийн умгурм өрөөнд толгой хорогдож байна. Иргэн тойронд грек, перс, афган, польш, хятад голдуу цагаачдын харь хилээр шулганалдах, хажуу өрөөний Аргентин ирэм хоёрын чанга чангаар хэрэлдэх. Аль нэгэн өрөөнд хүний нутагт төрсөн золгүй нийлх амьтны ээрэн бахирах, гудамжны чимээ шуугаантай холилдон ганцаардал, харамсал гунигаар өвдөн явж буй эмзэгхэн сэтгэл рүү минь мисээр хатгах шиг мэдрэгдэж байлаа. Монголоор ярихыг л ганцхан удаа сонсох юмсан. Хинти хангай саяны өндөр сайхан нуруунууд, хөвсгөл увс буйрын гүн цэнхэр нуурууд. Би монгол хэлээ мартахгүй тулд миний нутаг шүлгийг ганцаараа дүнгэнт л уншдаг болоод удлаа. Энэ сайхан шүлгийг монгол хүн бүр цээжээр мэддэг биз. Бас аргалын утаа боргилсон малчны хэр төрсөн би атар хээр нутгаа үлгийн минь гэж сандаг. Анх ромд ирчгээд эртний гайхамшиг дуран барилга үзэгсэлэнд ногоон модод энэ насандаа хизээч үзээгүй гайхамдэгчин ирээн мэрэн хувцс хунартай хөгжөөнтэй чинээлэг хүмүүс, нүд булаам ганхан машинууд, ер нь юм бүхэн нь гайхамшигын дээж юм шиг санагдан төрж өссөн Улаанбаатар минь барууны ертөнцийн жишгийн аргагүй буйтхан өнгөгүй даржин санагддаг байж үлээ. Анжело гэдэг Итали залуутай хувь тавилан намайг учруулаагүйсэн бол амьдрал минь тис өөр зам даган одож өдийд их орондоо илгэн садныхаа дунд сайхан нөхөртэй хөөрхөн үр хүүхэдтэй болчихсон жаргаж явуул байсан. Москвагийн Нэхэмлийн дээд сургуулийн 2 дугаар курсын оюутан монгол бүсгүй би. Ангаахын дээд дээр болсон үдшилтэд очоод долгиолог хар үстэй, цоргисон нүдтэй Итали залуутай учирсан юм. Би гадаадын оюутан болж Москвад хөл тавих хүртлээ өөрийгөө царай зүсээр гавих юмгүй. Харин толгой сайтай нь ямаатай гэж боддог байлаа. Өндөр чацархаг би борхон царай, өргөндөө нүртэй, даруухан гэхэд дэндүү даруухан хувцалдаг намайг
Сургууль дээр хизээж хөргөн охтын тонд оруулж байгаагүй. Найз охтынхоо харийн захиаг зөөж олон хүүгүний сэтгэлийг татдаг Урна гэдэг найзтай битүүхэнтэй атаархаж л явсан намайг Москвад ирмэгц гадаадынхан эргүүлж гардаг байгаа. Сурагчийн хүрэн форум, 2 салааг эзэг, даруухан зангийн минь цаана өгцөн үзэсгэлэн гоо одоо л цэцгэлгэн. Урт гизгээ мөрнийхөө орчмоор тайрч, сайхан ташаа, уран бэлхүүсийн минь тодруулсан охтор даашин зөмсөөд галтай хар нүднийхээ сормосыг дэрвитл будчихсан чинь жинхэнэ ганган Аз бүсгүй дорн зүгийн дагин болон хувирлаа. 80-аад оны Москва гэж чамин тансаг хувцас хунар ховорч гэлээ. Брежневийн зогсонго байдал гэгдэх аядуу, налгар, хүмүүс нь найрсаг зочломтгой амар тайвны үлгий байсан үе. Би Анжело гэдэг Итали залууд нүүр өгөхгүй л байлаа. Үүрээ хэмээн гүйлдэх араб афган залуусаас залхаж гүйцнийг ч хэлэх үү. Өнгөрсөн жил нь Монголоос буцаж явхдаа галт тэргэнд танилцсан. Өөрийгөө Ивановт цэргийн сургуульд сурдаг гэж танилцуулсан Бадрал гэдэг жавхаалаг сонсогч залуу таалагдаад байсныг ч хэлэх үү. Анжело намайг тал нутгийн цэцэг гэж нэрлээд оюутны байрны минь гадаа найзуудтайгаа ирж Итали халуун цус нь хөөрч дурлсан бүсгүйхээ сэтгэлийг татах гэж өвгдийнхөө заншлаар цонхон дор минь хайрын дуудуулан сайхан лиш захирмаа цэцгсийн баглаар шидэлсээр сэтгэлийг минь татчихсан юм. Пинтус цэрэг хувцастай шанаархаг сонсогч аажмаар мартагдан хөгжийн сарвчтай малгайтай хөгжөөнтөө дүрсгүй Итали залуу зүрхэнд минь хүч төрөн ороод ирлээ. Зовлонтой ч хайр байж дээ. Одоо бодоод тоход би энэ хайрын явдлаас цагийг олж биеэ татаж авсан бол дээр байсан. Хүний нүднээс нууж хайрлан дурлалцсан гэдэг жинхэнэ зовлон юм шиг хатлаа. Энэ зовлон руу сэтгэл минь улам татагдан. Хөрөнгөтэй орны хүнтэй үерхэж хувийн харилцаа холбоо тогтоох юм бол сургуулиас хөөгдөж ч магадгүй байсан болохоор би Анжелогийн хөсөлдөг 2 өрөө байр руу нууцаар очиж аль болохоор монголчуудын нүдэнд хүртэхгүй хичээн өөртөө үйлчлдэг дэлгүүрээс чихэр жимс хулуусан хулгайч хэл явдаг байлаа. Би хорондоо бүх хичээлдээ сайн сурч байлаа. 4-р курстээ технологийн чиглэлээр суралцагч оюутнуудын бүх холбоотын илтгэлийн уралдаанд шалгаран Ленинград явах гэж байтал Монголын элчин сайдын яамд дутагдлаа. Тэр өдөр намайг Ленинград явах болсон тухай баярт мэдээ сонссны бэлэг болгож Анжело эцэг эхтэй ч дуулахгүйгээр Москвагийн Лени районы гэрлэлтийн товчонд очиод бит хоёр бүртгүүлчихлээ. Анжелогийн гэрчээр хааж салахгүй дагаж явдаг цонхон доор хайрын дууных нь хослон дуулаач Роберто орж харин би гудамжаар явж исэн танихгүй дунд хэрийн насны ирээ цэргүй харцтай орос эмэгтэйг өөрийнхөө гэрч болохыг гуйж үлээ. Санаандгүй тохиолдлоор бит хоёрын иргэний гэрэлтийн гэрч болсон тэр эмэгтэйн нэр хэн гэдэг байсныг мдээгүй өнгөрсөнтэй адилхан энэхүү гинтийн шийдвэр маань санаандгүй золгүй явдлын ихийг тавих байсныг хэн маань ч тааварлаагүй. 5 дугаар сарын 8 Ялалтын баярын гоёлоо өмсөн Москвагийн сүр жавхланд гудамжаар би уйлан хайлан бялуу ориглуун дарс барин зөрлөдөх сая москвачуудын дунд ганцаараа уй гонигт автан гэлтэрч явлаа. Хөрөнгөтэй орны хүнтэй хувийн харилцаа холбоо тогтоон зөвшөөрлгүйгээр гэрэлсэн нь Монголын хувьсгал залуучуудын эвлийн гишүүний зан суртахуунд үл нийцэх үйлдэл болсон учраас сургуулиас нь хөөж суралцах хугацааны зардлыг нөхөн төлөвлөсгүй. Хүсэл мөрөөдөл амьдралын баяр баясгалан урам зориг дундуур минь тас цогсон ийм шийдвэрийг дуулах гэж л элчин сайдын яамны ажилтан хайхрамжгүй харцтай харваас хүнд сурталтан ахимаг насны эр намайг дуудуулсан байлаа. Муу ээжтэй юу ч хэлэндээ. Хөөрхийн өнчин 2 дүү минь Бурхны оронд отсон аавынхаа нэрийг ингэж муу мухагаар дуудуулах гэж намайг сургуульд явахын урд өдөр хүний нүд хариулан ганданд очиж хэмрийн сан тавиулаад ирсэн буурлын минь энэ тухайд дуулаад яах болж байна. Хүнийг хайрлна гэдэг ийм айхтар хүнд гимт явдал юм гэж юу?
Санаа бүү зовдоо би маргааш диплома хамгаална. Үеэл ах маань чамд урилга ирүүлсэн. Хамтдаа Итали явцгаая. Хүний хувийн амьдралд хэн ч оролцдоггүй чөлөөт ертөнцид амьдарч үз. Би чамаагаа жаргаанаа. Анжело намайг ингэж тайлбарлав. Миний хувьд Италийн иргэнтэй зөвлөлтийн хуулиар бүртгүүлсний улмаас нэхмлийн дээд сургуулиас хөөгдсөн нь урт хугацааны виз авахд хангалттай шалтгаан байна. Ингэж би Ромд хуусан юм. Миний хувьд зүрхээ дагаад хамаг бүхнээ хаяад хамт ирсэн хайртынхаа хэлээр грация, синора, синорина гэдэг хэдхэн үгтэй л онгоцноос бууж үлээ. Үлгэрт үнсгэлчин эхлээд зовлон туулж эцэстээ амар сайхандаа жаргадаг да. Итали дахь миний амьдрал үнсгэлжингийн үлгэрээс эсрэгээр өвнө. Ром дахь амьдралын эхний сарууд үлгэрийн юм шиг ер нь хэрсүүхэн хүнд нэг л сэжигтэй гэмээр дэндүү сайхан байснаас эцэстээ хамгийн тааруухан хөлбраар үргэлжилсэн баг. Анжелогийн аав нь хүүгийнхээ Оросоос дагуулж ирсэн. Хинэн үл мэдэгдэх гарал угсаан сэжигтэй Аз бүсгүй намайг харахыг ч хүссэн. Ээж нь олон жилийн өмнө ааваас нь салаад Францад сурсан гэдгийг би энд ирээд л сонслоо. Бидний цаашдын ирээдүйд зайлшгүй сүудрээ тусгахаар энэ таагүй байдлыг эхэндээ юм ч нэ тоосонгүй. Гарда нуурын ирэг дээрх тансаг сууцнуудын нэгэнд унтлахын 2, зочны угаалгын 2 өрөөтэй. Миний хувьд гоё тансгийн гайхсантаа удтал алмаархад хүргэсэн сайхан байр хөслөн амьдарч эхэллээ. Анжело Италид ирсэн эхний сарыг надад Эртний алдарт Колизей, Гиген Климентийн сүмээс эхлээд эртний түүхт Ромын гайхамшгуудыг үзүүлэн зугаал цэнгэхэд зориуллаа. Бүхээгийн задгайлсан час улаан Феррари хөлөглөн тас хар гизэг намруулсан Аз бүсгүй намайг дэрэгдээ суулгаад хурдны замаар давхих нь Анжелогийн хамгийн дуртай цэнгэлийн нэг байлаа. Сарын дараа Анжело Ромын нэгэн том эмнэлэгт ажилд орж би түүнийгээ хүлээж уйтгарлан суухдаа төрсөн гэр ээж дүү нараа үе үехэн санан гониглож эхлэв. Анжело бол үед амьдсан эмч. Ромын нилээд дээгүр зиндааны айлын ганц хүү байлаа. Ээжийнхээ салхи мэт хөнгөн занг авч альва сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг. Хожимын ирээдүгээ бодох ч дургүй. Өөрийнхөөрөө байхыг хүсдэгч гэр бүлийнхээ өв хөрөнгнөөс хүртий гэвэл дураараа дургих толгой байхгүй хүн гэдгийг би удалгүй ойлгож эхэллээ. Их нутаг элхэн саднаасаа холдон зангийн мэдхгүй хүн дагаж ёсыг гадарлахгүй харь газар ирсэн би дэмил битүү айц давтаж өмнө минь нэг л асар том ангал харлаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг боллоо. Аачмаар Анжело өдөр ажилласаа уцтгаа болж гэр рүүгээ ирэх цаг нь улам улмаар оройтон сунжрах болж хайр халамжинд хүрч эхэллээ. Надад дэлгүүр хэсч хувцас цуглуулахаас илүү ганцаараа цонхоор ширтэн, гарда нуурын цэнхэр манлыг ширтэн, гэр орон, муу ээж, эмээгээ, нагад захнар, падуушкан дээр угаалгасан аавын минь зураг тавиастай хуучин хүрэн шүүгээ, ганц муу будинтай умгар давчууч сэтгэлд дотн зочны өрөөгөө сэтгэлдээ ургуулan бодолд автан сууган сайхан санагдах боллоо. Ром дэрснээс хойших 6 дахь сар. Зул сарын баяр өнгөрч, үлгэр мэт сайхан амьдралд минь ч төгсгөл ирж байгааг би нэг л битүүхэн зөгнөөд байлаа. Намайг гэртээ буудан дээрээ суугаад юм нэхэж байтал утас гинэт жингэнэ. Ундас хитл цоцсон би цаг руу хилам хийгээд Анжел өнөөдөр оройтхон гих гэж утастаа биз хэмээн бодоод арилцураа авлаа. Яагаад ч юм зүрх минь мууг зөгнөх мэт түгшин ёг хийлээ. Үрэ байна уу? Би Роберто байна. Оо, Роберто сайн уу? Яаж намайг санаж уцаар ярваа? Чи Москвагаас хизээ ирэв? Удаагүй. Түрүү 7 хоногт ирсэн. Уучлаарай үрэ. Чамд нэг муу мэдээ дуулгах нь. Юу болов вэ? Анжи юу? Тийм ээ. Тэр өнөөдөр осолд орчихлоо. Тэгээд амьд уу? Бурхан. Амьд. Чи аваа бурханд итгэдэг болоо юу та? Тэгээд надад яагаад ийм орой хэлж байгаа юм бэ? Би сая сонсоод чамраа уцтаж байгаа нь чи санаа зовох хэрэггүй. Аав ээж гэдэл цаатхан ч санаа зовхон зөндөө байгаа. Боломжлол олдвол хошигнож
Надаар тоглоом тохуу хийж байдаг энэ залуугийн хоолойд урдынхаас нэг л өөр санаа зовсон ч юм шиг. Хачин өнгө байгааг анзаарахгүй өнгөрч чадсангүй нуруугаар минь хүүтийн гүүх шиг болоод явчихлаа. Би түүн дээр очимоор байна. Тэр Анжело хаана байгаа юм бэ? Жемилийн эмнэлэгт. Гэхдээ ээж нь түүнийг өнөө өрөө Франц руу авч явахаар онгоцны билет загсан гэсэн. Гэр бүлийнх нь энэ тухай чамд дуулгахыг надаас хүссэн юм. Мэдээж тэр биеийн сайжраад ирэхээр чам руу ярих л байх. Бүү санаа зовоорой. Үрээ, чао. Роберто. Тэр уцаа тавьчихжээ. Нэг л мууг зөгнөн сэтгэлдээ дүрслээд байсан ангал руугаа унах нь энэ. Тэр шөндөө миний нойрч хүрсэн. Үний нутагт гав ганцаар хоцрох гэдэг илчилгүй ээрэмхээр тал төхөрснөөс ялхаг. Анжело эргэж ирэхгүй гэдгийг миний зүрх сэтгэл мэдрээд байл. Москвад батлуулсан бит хоёрын гэрлэлт Италийн хуулиар хүчин төгөлдөр биш гэдгийг 10 хоногийн өмнө хэрэлдэхдээ Анжело надад хэлсэн. Бас надтай гэрлэх юм бол аав ээжээсээ сохор зоос ч өвлөн авах хэрэггүй гуйлагчин болж хувирна гэж байсан. Бас зүгээр л сэтгэлийн хөдлөлөөрөө гэрлэж байдаг. Би яасан тэнэг хүн бэ? Миний энэ тэнэг өрөвч сэтгэл намайг дандаа ийм тэнэг байдалд оруулж байх юм гэд өөрийнхөө зөвхөж байсныг нь ч би эргэн саналаа. Анжело, бит хоёр бие биендээ хайртай юм чинь өв хөрөнгүүгээр амьдарч болно шүү дээ гэж намайг хэлэхэд. Чи өөрөө солих хувцснаас өөр юу чгүй байсан болохоор тэгж бодож байна. Итали бол коммунист Оросын дагуу танаа нүүдэлчин тэнгүүдийн орон биш гэдгийг санаж яв гэж хэлж байсан. Бас хайр гэж юу юм бэ? Эрүүл ухаан хязгааргүй хайр хоёр хамтдаа оршин байдаггүй юм. Үүнийг санаж яв гэж хүүтнэр хэлээд гарч байсан. Тэгэхээр Анжело осолд ороогүй ч байж магадгүй. Ерөөсөө л тэнэг нүүдэлч удамд хүүхнээс салах гэсэн арга нь энэ баг. Үүрээ минь дээ. Чи яасан үйлсгүй тэнэг хүн бэ? Үнэн дээр өнөөдрийг хүртэл өөрийнхөө эр нөхөр нэгэн биеийн хань нэмгэн дээлийн минь давхуц хэмээн итгэж явсан хамаг бүхнээ харамгүй их хүсэн хүнээ огтоос мэдэхгүй байснаа тов тодхон ойлгож сэтгэл минь нэг бодлын хүндий хоосон цаасан хайрцаг мэт нэг бодлын хідэн тооны чулуугаар дүүрчихсэн мэт хүндрэн байлаа. Хэд хоногийн гэртээ ганцаараа уйлж унжиж үлхэн салхан өнгөрөөгөөд би ухаансахаар төрөвчтэй мөнгө тоолж үзлээ. Бага мөнгө маань ердөө л 200 рубльтэй тэнцэх хэдхэн ливр. Москвад 2 сар амьдарч болох энэ мөнгөөр Ромд 7 хоног үйц. Би гарч сонин худалдаж аваад ажил хайж эхэллээ. Тэгэд гэрээсээ холгүй байх чинэлэг айлд үйлчлэгчээр ажиллаад хэдхэн хоногж байтал оройхон хонх дуурав. Сэтгэлд минь аанчи гэсэн горьдлохын гэрэл мансхийн гүйсээр очин хаалгаа нээтэл огт танихгүй залуу зогсож байлаа. Харваас хайш яшхан хувцастай тэр залуу илт грек аялгаар "Синора, танд үүнийг нэгэн ноёнтон дамжуулаарай" гэсэн юм. Гэт дугтуутай юм өгч Мексикийгээд юм асуухын зураг алга болоод өгв. Дугтууг нэн үзвэл нилээд их мөнгө хийсэн байлаа. Би гинэт ухаан орсон мэт хойноос нь гүн гарвал такси дүнгэж хөдөлж байлаа. Арын суудалд нь хар шилтэй нэгэн хүн суугаад хальт хараад л өнгөрлөө. Харин тэр машины хажууд байх туршлагатай сандлын дэргэд дутуу татсан камелийн жур хэвтэж байгаагаас үзвэл Роберто ярьж мөнгө дамжуулаад надтай уулзахыг хүссэнгүй яваад өгчээ гэсэн үг байна. Анжелогийн найз надтай улаан нүрээрээ уулзахаас итсэн байна. Байрны дамалтай уулзвал сарын дараа төлбөрийн хугацаа дуусна гэдгийг хүүтнэр мэдгэв. Ор хоронгүй болох өдөр хаяанд ирж байна гэсэн үг. Ердөө л 2 дугаар сар гэхэд би энэ тансаг хороолоос нүх ёстой болжээ. Салгансан гараараа толгоогоо барьж хайрын үлгэр минь базаахгүйхэн төсгөлдөө ойрцсонтой би анх удаа л эвлэрч Ромын налгар сайхан намрын энэ өдрүүд зэвэрхэн салхиар үлээх мэт сэтгэл минь хүндий хүйтэн оргиж байлаа.
Огчд голдуу ядуусын хороололдох тохихгүй заваан өрөө. Айлаас айл дамжсан зарц үйлчлэгчийн ажил. Ээж дүүнэр эх орноосоо ганц сураг чимээгүй ганцаардмал уйтан амьдрал дуусшгүй мэт үргэлжилнэ. Хавар дурлалт хосоо тэврэлтэн зугаалах Ромын гайхамшигт хаварч уй гүнгийг минь нэмгэлсэн. Одоо Улаанбаатарт шороо босоод л хүмүүс хаврын субботнигт гарч байгаа та. Ээж хийд нэгт маханд очрлоод дүүнэр хаврын ажилгээд хичээлгүй гаран сарчихсангүй ч яваа биз. Их нутгаасаа хол байхад шороон шуурга дэлгүүрийн могоо шиг тахиралцсан урд очир гэдэл урд нь цухал хүргдэг байсан муу юмнууд нь хүртэл сэтгэлд дулаахан санагддаг юм байна гэж. Анжелогоос дахин ганц ч удаа сураг гарсангүй. Хүний газар дагуулж авчираад золбин нохоо шиг хайж утсан түүнийг үдсэн ядах ёстой байтал. Сэтгэл минь үе үгүйлэн санахаа болохгүй л. 5 дугаар сарын 1 өглөө хевлийгээр тэсгийн аргагүй хатхан өвдөх би нойрноосоо сэрлээ. Ромд хөл тавьснаас хойш 3 жил нисэх мэт өнгөрчээ. Юу өвддөг байна? Тисэд ажилдаа явчих юмсан. Гисэн ч би чадсангүй эмнэлэг тухайн орлоо. Мухар олгон хурц үрвэсэлгэн. Багсах хураасан мөнгөө эмнэлгийн төлбөрт өгөөд 7 хоногийн дараа тамирдад цонхисан амтан гэртээ гарч ирлээ. Сэтгэлийн шархнаас ч болсон уу? Мисний шархан ансангүй, ажил хийх аргагүй гэртээ хэд хоног. Ингэж суухдаа би анх Ромд ирээд Анжелогийн авч өгсөн Кармений хувцастай гоёмсог хүүхэлтэйг хараад Монгол дээл хийж өмсөд гуйлагч хамаагүй гуйж бушуухан гэртээ хардаг хэрэг. Адуу хүртэл их нутгаа тэмцэн тэнгэрийн отоор баримжаалан түмэн бээр газар гүйдэг байтал. Хөрхи ээж минь охиныхоо тухай юу бодцоодаг юм бол тоо. Үгсэн амьд нь мэддэхгүй алга болсон охин үрдээ сэтгэл зовж цээжний махаа бард суугаан мэдээж. Охиндоо нэг сайхан тэрлэг хийлгэж өгье. Алтан Москвад сургуульд явж байгаа хүн сайхан Монгол дээлтэй явалгүй яах гэж хэлж байсныг санав. Нэрээ улаан дээл хийж өмсдөг хэрэг гэж санаа шолоодаад шүүгэнээсээ улаан пансан халаадаа гарган ирж савн зорон эсхүүр зурж эхэллээ. Урдн дээл хийж бүзээгүй болохоор нэг л өдөр цээжний бангаар тэрлэг эсгэн гэдэг бардггүй ажил байлаа. Хямд байр хайхаар худалдан авсан сонингоо авчран янз янзаар эсгэн эвлүүлж үцээр маргааш нь тэрлэгээ эсгэж чадлаа. Хамгийн үүл барсан ажил нь захны ухлаацыг л гаргах байлаа. Нэг удаа ганцаараа дэлгүүрээр явж агаад өргөн халахар ханцуутай шагаах хүртэл намирсан улаан пансан халаад аваад Анжелод өмсөж үзүүлэхэд гоё юм байна. Гэхдээ яасан ч урчин битээ. Чам шиг сайхан хөлтөө өөхнүүд богинохон юм өмсвөл илүү дур булаам харагдана шүү дээ. Гэт энэ халаадны хормог шууж байсан санагдаж өнөөх халаадыг уламж хорсолтойгоор тас хайчлан эсгэж суулаа. Сайн аниж гүцээгүй мэс заслын шарх минь хүндүрлэхийг ч тоосонгүй 2 өдөржин ойж улаан пансан тэрлэгээ гараас гаргалаа. Монгол бүсгүй байж дээл эсгэж ойд сурах минь чи явдаа. Хөөрхи ээжийнхээ үгэнд ороод ухаат оргон дээр хийлгэж өмсөд гарах минь чи явдаа. Даанчтэй гэсэн харуусл сэтгэл зүрхийн минь урна. Амьдралд ам гарч болдгүй юм блэ. Би монгол хүн. Надад нутагтаа буцах мөнгө хэрэгтэй байна. Туслана уу гэсэн пайц зүүсэн улаан пансан тэрлэгтэй монгол бүсгүй намайг Ромын төвдөх Навууны талбайд суугаа карсан зөвхөлтийн элчингийн эмэгтэй Москва руу мэдэгдснээр 7 дугаар сард би элэг нэгт монгол хүний бараа харж билээ. 3 жилийн өмнө бас л 7 дугаар сард Ромд хөл тавьж байсан. Би Ром Москвагийн онгоцон цухтаа харь нутаг деваажин байсан ч сэтгэл тогтдгүй юм байна да гэж бодож баяртай Ром би харлаа. Сэрүүн салхи сэнгэлсэн Монгол нутагтаа очлоо хэмээн сэтгэлдээ шивнэн явж байлаа. Удахгүй
удахгүй Москвад буухвал Алтан соёмбод далбаа намруулсан Монгол нутгийнхаа тасрахаа элчин сайдын яаманда буун гэхээс сэтгэл минь тогтож чадахгүй яаран тогтлоо. Их оронтой хүн гэдэг очих орон гэртэй хүн гэсэн үг. Эргээд очиход ээж сайхан, харж очиход их нутаг сайхан. Илэг зүрхнээс уяатай инкри Монгол орон минь.